Hey guys, өнөөдрийн бичлэгээр stand up 2 тоглоом тоглох чинь. Одоохондоо нэг 80 хэдэн левелтэй л байгаа. Ямартай ороод миний аккаунтаа танилцъя. Игсэн бол яах юм бэ? Чи зүгээр ихтэй биш гэж шууд ингэж хаасан байна. За ингээл бэл та. Би үнтэй скин зарцуулдаг болохоор маш их үнтэй скинүүд авдаг л та. Өнөөдөр ерөөсөө цомаад сэнэглэхгүй толсон байна. Ерөөсөө сумаад сэнэглэхгүй. За үе орохгүй л энэ да. За үе орохгүй байна. Ороодаг нэг хүн нэмэгдээдэг. Би миний бичлэгэн дээр лайк болон саба дараад өгөөч. Танаас өгөн гуугаалах юм. Нэггүй ирээсэн хүн саграйб дараагүй мэлээ. Нэг тэр 95% нь лайк дарддаг юм лээ. Лайк та бичлэгээ үзэнгээ саб лайк идэх дараад өөрөө гууж ин. Би бас таны төлөө л ингээл хийгээд шүү. За төлөөд. Тэгтээ лайк хэлнэ саба дараад өгөөч дээ. Оо. Хацаадах юм уу? Биэс нэг буу зарантай миний бууг аваад нэг 1000 гол төгчөг тэгвэл нэг бүх буунда скан. Тэгээд нэг хутаа амзээ. Тэгээд дараа маргааш бичлэг оруулна гэсээсээ дамждаг өндөө. Нэг даалгавар маалгавар хийгээд. Гэлэн нас. Нэг хэсэг хичээний гранд файнал буюу ерөнхийдөө аврагад тодруулсан. Тэгээд өнөөдөр мэдээж яг дефис дарида. That's it. Come. Чигтэр өнөөдрөөс 7 хоногийн хугацаатай өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаатай ерөнхийдөө сав авсан болон гид гэсэн хүмүүсээс нэг хүний шалгаруулаад тэр хүнд номлог бэлэн комбо шууд дээр нэртэй өгөхөр боллоо. Тэгээд 7 хоногийн дараа би өнөөдрөөс эхлээд сав авсан хүмүүсийг бүгдийг ингээд
Сав дараад өгөөрэй. Миний шивж оруулаад тэгээд спиннер шууд лайв. Яа, сав дараад өг. Сав дарахгүй байна. Дараад өг. Эй, what's up boys? За тэгэхээр бичлэг уулга азтай өгч байгаа гэдэг та нар баг анзаарч байгаа бах. Энэ XO гэсэн промо код нь дээр Butterfly Legacy буюу Алтан Butterfly наадсан шалгуулах гэж явагдаж байгаа бол одоо цэнхэрлөө орно шүү. Алс шүү. Цэнхэрлөө ор гэдэг юм шүү. Чимэн бас гоё хотнуудын азсан тодруулах гэж явагдаж байгаа. Яаж энэ хотны азсан одоо болохгүй гэвэл мэдээж ойлгомжтой бизнес дээр код цэцэрлэг өгөх депозит хийхдээ гэсэн промо кодыг ашиглаад голд цэнгэлсэн тохиолдолд карбид плагианы промо кодыг ашиглаж депозит хийсэн бол Butterfly Legacy-ний наацтай болох боломжтой болж байгаа юм шүү. За ингээд guys та бүхэн амжилт хүсье. Манай промо кодыг ашиглаад 20% депозит бонус олоод цаашдаа зарлах энд бүх крафт хийгээд унаас мага. Ран чин хэмтгэн ста. За энэ бичлэгийг дуусгачаад дараа нь уцаа цэнэглэе да. За ингэж явж байгаа л нэг хүн гэж бодгол явж ирсэн чи унтсан ш төрөө. Би өмнө хийсэн бичлэгийг ингээд яриад явж байгаа байхгүй юу? Яа зөвүүн байна да бас. Нэгийг одоо энэ дээр унцдаг байхгүй юу? Яг галахын даваан дээр унцнаад. Тэг энэ хүн унцдаг байхгүй юу? Одоо ингээд дараа одоо өөдөөс гинт гараад ирнэ. Тэгээ намайг алчтыг. Тэг алчтыг. Тэг. За Чингисээс тэгээд цэний дуустын даал гэд бодоод ч энэ үеийг давчдیں۔ Ингээл 20% тайна. За энэ үеийг давчих гээд бодоод байж гэхлээ. За зөвөр энэ бичлэг хударчлаа одоо гээл уцаа цэнэглэхээр болоод энэ үедээ даргаа байгаад 2-2 даргаа шийдсэн. Тэгээд уцаа цэнэглэхээр боллоо. За шууд ерөнхийдөө юм дээр доогор болсон байгаа даа. Хаваад бол 20% бидэг. Хайсны үед бол 11 HP-ний даваа бол кавын талд байгаа даа. За цэнхэрлүү орё гээл 2 амар зурагтай хэсэг сууг зурагтай үзье гэж болоод бодоод хайцч амар сүхэн байна. Айл руу орж яах юм бэ? Анаад амар хүн байна. Утгалчих л да гээл очиж үе эхэлчихдээ. За зэнийг зүгээр бомблоо дачи хаана явж юм гээ. За юу ингээл алчиг гээл унгаас нь зүвчтэй. Гол руу унаач гээл байж итэл унд үүшүү. Айлт нэг л амар хүн санагдаад зөвшөөр тулаад очих шийдэж. Тэгээ шууд тултаал иглээ байж манайгийн хүн гэл булаач юм. Ямар лектэн бэ л гэж байж итэл манай хүн байхгүй гарч. За би ганцаараа дингийн унгаагаалаач. Гэт байж чуунчдیں۔ Бодооч тоглоё доо гэж байлаа. Одоо ингээд тоглох шиж. Бас яг цоцсон нэмэлт бол снайпер бас яг нэг гоё юм бол яаж ч ванш бас болоо. Бас даунтаа тэгээд ороо байх. За бид цаанаас кайст гэж амар флаш орж ирлээ. Яа за кайст нэг нь хутг шүү хийлаа. Би ч бүрдэг жалууд шүү дээ. За ингэж явсаар хожлоо доо гэж бодож ирсэн чинь нэрэнгээс хожиж та нарт харуулъя. Та нар том нүдэн чарэлээ.
За ингээд дуунчлаа да гэж иран дээр хожигдлоо. Манайгийн хүн гарц юм уу өгц юм уу гэж бодоцч. Тэрнгээсээ гарцсан байдیں۔ Сая яагаад зүгээр ээж хагаад гарч уу гэж бодоод байхаас бишрээл гэд эм сууган байна гэж бодоод чи бүгдийн хоёулангийн хутгалчдیں۔ Тэгэд хоёулангийн хутгалчдیں۔ За ингээл хожигдох юм байна даа л гэж байсан чи манай хүн гарч ороод байх юм ямар лайтан бэ гээл байжсэн. Хэн дээр явж гэнэ гээл бодоод байжсэн. Манай хүн нэгэн кил булаага дунаачдیں۔ Лайтай. Манагийн хайч чүгээ байжсэн чи энэ ч төгсчээдیں۔ Яа, сая кил булаачлаа л да. Өөр өвцөн биш дээ. Хөө. Ачиж та гэл байж. Хутаглагтаа угаасаа маш сайн байсан. Тэг чи хоёулаа өөдөөс тулцсан. Нэг нь өөдөөс үсрээд хутгалчдیں۔ Одоо яг аландаа энэ ирэнгүү гэл бэчтэй. Сая яах гэж байжсэн. Нэг нь хутаг барьц зогсож чинь. Цаахын дүү яах нү гэл байжсэн. Яах вэ ахаа гэд наажин гэхгүй. Төгсөж. Маргааш өнөөдөр өөрөө ахтайгаа бичлэг хийх ахаа. Маш сайн тоглодог. Тэгтэл бас ширүүн шүү. Дараа нь үзэгчдийг нийлэх хахаа миний коммент руу бичээрэй хоёлаа үзэгээд миний айдаг би комментээр би өөрөө айдаг тавьчихна та тарин хайгаад өгөөрэй. Нэглээд хийдэл хийчих. Намайг суулт гэдэг. Тэгэл ингээл цэнийг дуусчлаа да гэж бодоод бичлэгээ дуусгалаа гэж.